iOS 18.6 апдейт гарсан байна. Энэхүү апдейт нь хэдийн нэг зэгтээ апдейт ч гэсэн нүдэнд бэлтгэх зөөрчлөлт бол байхгүй. Зөвхөн мэдээллийн аюулгүй байдал талаасаа сайжруулалтууд бол орсон гэсэн үгээ. За тэгээд энэхүү апдейт нь тухайн үедээ гарангууд нь яагаад бичлэгийг гэвэл бидний дандаа мэддэгчлэн батарейны репортоо олцоглуулахын тулд ойролцоогоор 1-ээс 2-7 хоног бол хүлээгдсэн байгаа. За тэгээд хэдүүл Apple-ийн сайт руу ороод бол харцгаая. За Apple-ийн сайт руу ороо харах юм бол энэхүү iOS 18.6 бол iPadOS 18.6 дээр мэдээлгүй аюул байдал талаасаа accessibility хэсэг дээр за 2 удаа тийм кодын сайжруулалт орсон байна. За EF clip гэдэг дээр орсон байна. CFN network гэдэг дээр орсон байна. Core audio гэдэг дээр 2 орсон байна. Core media playback дээр орсон байна. ICU, image IO, за live net core дээр орсон байна. lib XML2, lib XSLT, за mail drafts, metal model IO, за WebKit гэдэг дээр ингээ 3, 4, 5, 6, 7, 8 ингээ орсон байна. За тэгээд энэхүү яг апдейтыг гаргахад тусалцаа үзүүлсэн. Тэгээд нэмэлтээр Apple-ийн зүгээс л тусалцаа үзүүлсэн хүмүүс ингэж доор нь бол дурддаг байгаа. Шүү энэ хүмүүс ингэ тусалцаа үзүүлсэн байна. Bluetooth хэсэг дээр за Core Audio дээр юм хүмүүс тусалцаа үзүүлсэн байна гэх мэтчлэн яг тухай бүрт нь хаана ямар хүмүүс тусалцаа үзүүлсэн юм доотлолт нь бол Apple бол ингэ нэмэлтээр бол дурдж бол өгдөг. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ би биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээд Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. Энэхүү апдейтыг хийх нь буруу юм уу, зөв юм уу гэдэг талаасаа бодох юм бол мэдээллийн аюулгүй байдал талаасаа болон утасны ажиллагаа талаасаа бодох юм бол апдейт хийх нь бол угаасаа зайлшгүй зөв. Харин батарей талаасаа бодох юм бол миний хувьд бол чатгараа репортуудыг бол олсон. Гэхдээ ер нь бол ихэнх хүний анхаарал чиг хандлага бүгд хөгжүүлэлтийн шатны үйлдвэрлэлийн систем буюу iOS 26 дээр явж байгаа учраас iOS 18.6-гийн батарейны репорт бол хангалттай сайн бол олдож өгч бол чадаагүй. Гэхдээ олсыг тэгээд дурддаг гэх юм бол iPhone 10-аар iPhone 10s тэгээд хоёр дахь iPhone SE, iPhone 10, энгийн iPhone 15 дээр апдейт хийх юм бол өмнөхөөс бол сайжилсан гэдэг репортыг бол олсон. За апдейт хийгээд хэрэггүй гэдэг дээр болохоор iPhone 11, 12, 13, 16 энгийнүүд нь бүгд. За тэгээд iPhone 16e гэдэг гар утсанд дээр өмнөх үеийн систем дээр харьцуулахад батарей нь бол мууцсан гэсэн репорт бол би олсон. За тэгээд та нараасаа нэг хүсэх зүйл нь болохоор юу вэ гэхээр хэрвээ та нар гар утсаа iOS 18.6 үйлдвэрлэлийн системд апдейт хийсэн бол ямар гар утсан дээр ажиллагаа болон батарей талаас ямар байна вэ гэдэг дээрээ комент хэсгээр та нар бичээд бол бусдтайгаа бол хуваалцаж байгаарай. Баярлалаа. Мэдээнийхээ хэсэг рүү бол шилжицгээе. За дараагийн MacBook Pro-гийн талаарх мэдээллүүд ер нь бол илүү их гарч бол эхэлсэн. Тэгээд дараагийн гарах MacBook Pro бол давхан зөв юм уу буруу юм уу те ер нь юу өөрчлөгдөх гээд байна гэдэг ерөнхий мэдээнүүд бол их явсан учраас энэхүү мэдээнээс хэрэг зөвхөн дараагийн гарах MacBook Pro загварыг бол онцолж бол ярихаар бол шийдсэн. За тэгээд iPhone л ирээд 17-аас ярих нь цаашаа энд өөдөж чинь тэгээд MacBook бол үргэлж бол маш сонирхолтой байдаг. За тэгээд энэхүү MacBook-ыг хэдүүлээ бол яг 26 оны гарах гэдэг MacBook төгс юм уу үгүй юм уу гэдгийг ер нь л хадвүлээ мэдээнээс нь шинжиж үзье. За OLED дэлгэц хийж байгаа. Тэгээд mini LED гэдэг технологиг бол одоогийн MacBook-нууд бол ашигладаг. Тэгээд Samsung-ийн бас тусламжтайгаар бас хугацаа наашлаад бас гарах магадaltaй мэлээ. Тэгээд ямар ч байсан нэг юм MacBook-нууд маань OLED дэлгэцтэй ингэж болгох магадлал бол байгаа юм байна. Тэгээд mini LED гэдэг ашиглаж байгаа ч гэсэн яг бүрэн төгс OLED технологи биш учраас бас харьцуулахад бага зэргийн юм бол муу гэж ойлгож болно. За загварын хувьд нэмгэн болно гэж байгаа. Яагаад вэ гэхээр одоо байгаа MacBook-нууд ямар амар гэдэг бол та нар бол хэлэлцэх мэдж байгаа. Хэдүүлээ зүгээр л зургийг харах юм бол ямар аимшигтай MacBook-нууд жгсан бэ гэдгийг бол надаар хэлүүлэлтэх бол мэдж байгаа. Энэ дээрээс бол харж яхад энэ дээр бол нэг сайн анзаарах тухайн. Гэхдээ өмнөх MacBook-нууд Pro-нууд явж байгаад гинт сүүл рүүгээ гинт хэмлэж гсэн. Ялч хүчин чадал найхтар ихсэн учраас тийм үү. Доторх ерөнхий бүтцээс нь шалтгаалаад бол MacBook Pro бол бүдүүн болсон. Эргээд харин нэмгэн болох тал дээр хөнгөн болох тал дээр major redesign гэдгээр бол ингэж орж ирэх магадлал бол байгаа юм байна. Энэ нь бол ялцчихгүй сайн мэдээ бол гэж бол бодож байна. За дараагийн ярих зүйл нь болохоор no punch hole камера буюу ер нь бол notchтой бол хэдийнэ болчихсон дэр notch нь бол байхгүй болоод зөвхөн камер буюу тэг зүгээр утасны нэрх зүгээр жижигхэн бөөрийнхөдөө болно гэсэн мэдээлэл бол явж илээ. Тэгээд тэрнийгээ дагаад бас Face ID нэмэгдэх магадлал бол байна гэж бол хэлж ийсэн. За өөр сүлжээний технологи талаас 5G модем буюу ер нь бол MacBook маань өөрөө сүлжээний технологитой болоод өөрөө интернет дата баргуулалт утасгүй үедээ өөрөө антенна ашиглаад сүлжээний технологитой ингээд болох нь байна гэсэн тийм магадaltaй гэсэн мэдээлэл бол явж байна.
За дараагийн ярих хамгийн чухал зүйл нь болохоор мэдээж хэрэг дараагийн M chip. Энэ дээр болохоор M6-гийн чипнүүд гэж хэлж байгаа. Дараагийн MacBook Pro бол M6 чипийг бол авахгүй, M5 чипийг бол авна. M5 чип нь болохоор яг одоогийн ашиглаж байгаа M4 чипийнхаа нано технологиг бол тэр чигээр нь яг ашиглаад бага зэргийн хүчин чадал талаасаа сайжруулалт бол орно гэсэн үг. Тийм учраас дараагийн гарах MacBook Pro бол M5 чиптэй бол авах нь бол буруу гэсэн үг ээ. Харин M6 чип буюу 2 нанометрийн технологиг ашиглах бүр дараагийн MacBook-ыг авах нь бол яалтчгүй зөвөө. Яагаад зөв бэ гэхээр нанометрийн шилжилт юу нь бол орох үед хүчин чадал талаасаа угаасаа шал одоо ангид болдог. Тэр утгаараа дараагийн M5-тай гарах MacBook Pro-гийн дараагийн одоо тий 6 чиптэй ялангуяа M6 Max ч юм уу M6 Pro ч юм уу за бүр M6 Ultra ч юм уу тийм чиптэй 2 нанометрийн технологиор суурилсан энэ хүү чиптэй MacBook-ыг авах нь бол ялцгүй зөвөө. Тэгээд энэ дээр яагаад M6 гэж онцлж хийснийг би ерөөсөй ойлгохгүй. Тэгээд ямар ч байсан чипний тал дээр бол хүлээгдэхээр бол байгаа. За тэгээд ерөнхийд нь бүх юмаа ингээд дүгнээд ер нь харах юм бол одоо энэ дэр харагдж байгаа Face ID-тэй тэ зөвхөн тэр одоо notch маань байхгүй болоо зүгээр юм жижигхэн камер нь л харагдах юм дэлгэцтэй болох магадaltaй гэж бол хэлж байгаа. Тэгээд ерөнхийд нь яг анзаарах юм бол дараагийн гарах MacBook Pro чипнээс бусдаар бол үнэхээр бүр авахын арга тэ бүр эргэлзүүлтэл тэ буцаад нэмгэн болчлоо тэ одоо нооч нь байхгүй болчлоо, дэлгэц нь ингэж нэг юм өвлөд болчлоо гэх мэтчлэн те буцаад юм гоё нарийнхан болчлоо, гоё шин оролтууд бас орж ирэх магадaltaй маань гэх мэтчлэн талаас нь бодох юм бол дараагийн MacBook Pro бол үнэхээр сэтгэл татам болох нь бол тодорхой байна. Тэгтээ чипний үед M5-тай гарах учраас худалдаж авч болохгүй. Тийм учраас одоо дараагийн гарах M6 Max чиптэй MacBook Pro илүү те хүчин чадлын хувьд л одоо компьютерийг ер нь яах гэж шилж байгаа юм. Ер нь яах гэж те ер нь миний хувьд бол ерөөсөө хүчин чадлыг л бодож бол сонгодог. Тэгээд M4 чиптэй MacBook Pro хэрэглэдэг хүмүүс байвал M5 чиптэйг нь бити аваарай. Яг тэр хүчин чадал талаас аимшигтай сайн үзүүлэлт бол гарахгүй. Харин дахиад нэг жоохон хүлээж агаад M6 чиптэй 2 нанометрийн технологиор суурилсан чиптэйг нь гарах юм бол тэр MacBook Pro-г бол аваарай гэж бол зөвлөхөр байна.